Хай. Энэ өдрийн минь төргий. За, өнөөдрийнхөө влогоор гадны хозимжээ өөрчлөх талаар ярив. За, би арьсны өнгөө тодорхойлох нэг видео жилийн өмнө баха хийгээд үлдээд тэр чигээр нь хайцсан. Тэрнээс хойш ер нь тиймэрхүү видео хийгээгүй. Тэгээд өнөөдрийнхөө влогоор би яаж арьсныхаа өнгийг мэдэж аваад гадны хозимжээ өөрчилсөн, за хуцаа яаж өөртөө сонгож авдаг болсон талаараа хуваалцангаа хэдүүлээ миний хувцсны шүүгийг хамтдаа сонирхцгоё. За одоо юу гэдгийг тэ бүр ингээд айгүй гоё тийм хувцсны шүүгээтэй, олон хувцтай, олон янзаар ингэж өлөгдөг хүмүүсийн дэргэд бол би хувцсгүй. Бүр минимализм эмх цэцтэй хүмүүсийн дэргэд бол би хувцстай, месси, тэ замбраагүй гэсэн үг. Тэгээд таад маань миний өнөөдрийн видеог үзээд эндээс юу сурч авах вэ гэвэл өөрийнхөө арьсны тоон өнгийг мэдэж авна. За мөн ямар материалтай ямар хувцсыг худалдаж авал цаг мөнгөнд аягүй хэмнэлттэй өдөр тутамдаа одоо удаан хугацаанд хэрэгжилж болох талаар бас мэдэж авах байх гэж найдаж байна. За би бол өмнө нь бол яг ийм тэ өөртөө тохирсон хувцас, өнгөө сонгож өмсч чаддаг хүн бол байгаагүй. Эмх цэцтэй яг ингээд одоо өдөр тутамдаа миний хувц моц ингээл аягүй гоё өлгөөтэй, эвхээтэй байдаг хүн бол байгаагүй. Дараагийн нэг юм нь би хямдралтай бараа маш ихээр худалдаж авдаг байсан. Юу ч хамаагүй найзаагаа дагаад дэлгүүрхсэнгээ одоо хүмүүсийг дагаж дуурайж аягүй юм худалдаж авдаг байсан. За бас нэг юм нь би өөрийнхөө арьсны өнг, өөрийнхөө юу өмсдөг, юу хэрэгэлдэг мэддэггүй байсан болохоор би хүмүүсээс аягүй хог цуглуулдаг байсан. Одоо та нарын дунд ийм хүмүүс байж л байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо юу гэдэг нь те ингээл нэг найз чинь би энэ надаас таарахгүй ан чи энийг авах уу? Тэгээ авъя. Тэ? За би энд нэг юм хідэн хувц ингээд одоо ялгаа тавьчлаа. Миний сайз биш те. Надад томдцیں, багтцیں. Чи авах уу? Тэгэл та гэл авчдаг те. Зөвхөн хувцас биш. Гэр орны юм тэ хүнжил гуйцны даавуу одоо муугаар хэлбэл хог түүж байгаа л гэсэн үг штэ. Хин нэг нь хэрэггүй болоод хаягч байгаа хог бол хог л байдаг. За бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Би бол мэргэжлийн одоо тийм стайлист хүн энтер бол биш. Юу гэдгийг одоо хувцас цаагуурын төрлийн хүн бол биш байгаа шүү. Тэгэхээр юу хуваалцах вэ гэвэл би өөрийгөө өөрчлөөд хувь хүний хөгжил талаар ярих дуртай болохоор өөрийнхөө бас тэг гадаад үзмжийг яаж өөрчилсөн талаараа та эдтэйгээ хуваалцсангаа бас хэрэгтэй мэдээлэл өгөх байх гэж найдаж байна. За ингээд хэдүүлээ миний хувцсны шүүгээ рүү хамтдаа орцгоё. Энэ бол ингээл надад байгаа бүх хувцас яг энэ нэгнэнд л байна л да. Би өмнө нэг capsule wardrobe гэд хувцсныхаа ашигыг цэцлэх талаар нэг видео хийжсэн. За тэр үед бол би яг хувцсныхаа өнг энтрийг тодорхойлоод хувцас шинжилээд эхэлжсэн. Хүмүүс бас амар ирэмэраа юм байна мэн гэл комментэд үлдээсэн байсан. Тэгээд яг ингээд дан хар, дан цагаан хувцас өмснө гэж бол миний хувьд бол байхгүй. Би ингээл олон өнгийн өөртөө тохирсон гойтой зуны өнг, янз бүрийн өнгийн хувцснууд өмсөх дуртай. Миний хувьд бол би юуг харж хувцсыг сонгодог гэвэл хамгийн нэгдүгээр материалыг маш сайн хардаг. За тренд дагаж би одоо гоё харагдж байгаа юмнуудыг худалдаж авдаггүй. Олон удаа угааж, олон жил өмсөхөд одоо анхаарч хувцаа сонгож авдгаа гэсэн үг. За тэгээд одоо хамгийн ихний бидний хийх алхам бол арьсны тоон өнгөө тодорхойлох байгаа тийм. Одоо миний хувьд бол би natural тоонтой надад бүх өнгийн хувцас зохино гэсэн үг. Гэхдээ одоо цагаан, оранж, ягаан, бэж өнгийн хувцснууд надад илүү зохидог. За ингээд арьсны өнг тодорхойлох дээр хэдүүлээ ингээд дэлгэцээ шеэрлж аваад би та нарт ингээд Google дээр харуулъя. Ингээд Google дээр та нар өөрсдөө ингээд харах юм бол арьс өөрийнхөө ямар арьстай өнг бэ гэдгийг бас ингээд таамаглаад олж болох нэ. Дараагийн нэг миний хуваалцах өөрийнхөө арьсны өнгийг тодорхойлох арга бол одоо зүүж байгаа гоёл чимэглэлийнхаа өнгөөр арьсныхаа өнгийг тодорхойлж бас болдог. Тэр нь юу гэсэн үг вэ? За одоо хэдүүлээ харцгаая. Би одоо ингээд алтлаг өнгийн jewelry зүүцэн. Энэ дээрээсээ алтлаг өнгийн гоёл чимэглэл зүүгээд үзэхээр царай чинь илүү одоо юу засарч харагдж гэнэ үү?
Арсныхаа өнгийг тодорхойлохгүй хүмүүс ингээд нэг сонио царай дарж харагдаад байдаг. Тэр нь яагаад вэ гэвэл арсныхаа өнгийг буруу тодорхойлсонтой холбоотой юм байна лээ. Лаг өнгөтэй эмэг бүүж зөөцөн байна. Миний царай ямар харагдаж байна? Та нар одоо ингээ харъя. За бүх өнгө зөгцдөг болохоор над дээр бас сайн харагдахгүй байж магадгүй. Ялгаа нь харагдахгүй байж магадгүй. Тэгэхээр та хэд маань өөрсдөө ингээд мөнгөлөг, алтлаг, гоёл чимэглэл зүгээд бас ингээ харьцуулаад хараарай. За ямар ч гэсэн би ингээ харуулчих. Энэ ингээд алтлаг нь надад зөгч гэнөө, мөнгөлөг нь илүү зөгч гэнөө бас та хэд надад хэлээрэй заяа. Мөнгөлөг жуулери зөөж харуулъя. Тэгэхээр бас энийг бас хүмүүс мэдчихэж одоо тэг гаднах үзмжээ өөрчлөхгүй бол хүн болгонд гоё харагдаж байгаа ч юм уу бусдад гоё харагдаж байгаа юмнуудыг худалдаж авснаар биднэрт одоо хүн болгонд гоё харагдана гэсэн үг байхгүй байдаггүй. За ингээд би энд мөнгөлгийг зөөсөн байна. Тэ цагаан өнгийн гоёл чимэглэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний царай ямар харагдаж байна? Алтлагаасаа арай өөр харагдаж байгаа. За тэгэхээр та нар бас ингээд зүгээд хараарай. За бүгжээ те. Мөнгөлөг төрлийн цагаан өнгийн гоёл чимэглэл зөөж байгаа бол бүх одоо юугаа гоёл чимэглэлээ цагаан өнгийг зөөж арай. За ингээд цагаан өнгө нь надаа ийм харагдаж байна. Гоёл чимэглэлийн тал дээр ийм байна. За одоо хувцсан дээр үзье хэдүүлээ. Цагаан цаанц юм уу цагаан хувц өмсөд ингээд харж болно. За цагаан цаас бас бариад хараад үзээрэй. Хуцаас холиод үзэхгүй тий. За одоо та нар ингээ харж байгаа хар өнгийн хуц өмсгөр миний царай шал өөр олоо явчихж байгаа. Ингээд. За энэ ягаан цамцыг өмсч харуулъя. За ягаан цамц өмслөө. Одоо ингээ өнгийн сайн харуулахын тулд ингээд. За шар өнгө бас хүмүүсийг айгу муухай харагдуулдаг. Айгу тийм юм харагдуулдаг гэж хүмүүс тэгдэг. Надад бол тиймч бас муухай харагдахгүй байгааз. За ингээд бариад үзье. Бүр ингээд стилист ч юм уу те хуц загварын хүмүүстээр очиод мэрэгжлийнх нь хүн дээр очиод бас тодорхойлуулж болно. За миний зүгээс бол зүгээр одоо ингээ өнөөдөр гэртээ сууж байгаа ээжүүдтэй ч юм уу те охид бүсгүүчүүдтэй зориулаад ингээд бүр энгийн одоо гэрээ аргаар гэж ярьдаг те хамгийн энгийн хялбар аргаар арьсаа тодорхойлохыг хуваалцаад байгаа юм шүү гэж бас хэлмээр байна. За тэгэд хүмүүсийн туршиж үздэг бас нэг арга бол вайныхаа сууцыг хараад за тэгвэл хэдүүлээ ингэж арьсныхаа өнгийг тодорхойлж болох нэ. За арьсныхаа өнгийг тодорхойлж мэдэж авснаар одоо бид нар гаднаасаа яаж харагдах те одоо юу гэдэг дулаан харагдах юм уу хүүтэ харагдах юм уу бүх юмд хамааралтай юм байлээ. За тэгэд үүнийгээ дагаад үсээ ямраар будах юм, нүрээ ямар фаундейшн, нүрэндээ ямар крем сонгох юм ч гэдэг юм уу ингээд ямар төрлийн гоёл чимэглэл зүүх юм ингээд бүгдээрээ дагаад ингээд өөрчлөгдөд явдаг юм байна лээ шүү гэж бас хэлмээр байна. За тэгвэл одоо хэдүүлээ миний хуцсны шүүгийг одоо би өдөр тутмдаа яаж зэгцэлдэг талаар хальт сонирхоод за хүмүүсийн capsule wardrobe гэж яриад байдаг бол өнгөний зохицлоо тааруулж хуцсаа өлгөх. Одоо ингээд миний ард миний хуцснууд харагдаж байна л та. За ямар ч арьсны тон суур өнгөтэй байсан одоо base color гэж dark өнгийн одоо бараан өнгийн хуцснуудыг англи үг хэрэглээд байгааг минь уучлаарай. Ингээд яалтчгүй цаанаасаа ингээд автоматар тархинд суудсан болохоор орж ирээд идэм байлээ. Энэ бол маяглаж байгаа гэсэн үг биш шүү. Монголоор ярьж байгаа англиар ярихаар яг тэгдэг. Монгол үг хариглаад идэх байхгүй. За тэгэхээр яг хувцсны суур өнгө гэдэг нь бол одоо энэ бараан өнгийн хувцснуудаа. Одоо миний хувьд бол ингээ хар өнгийг би бейс буюу тэ суур өнгөөрөө сонгосон байна. За хараасаа эхлээд одоо ингээд хар цагааны холцтой хувцс өлгөж өгнө. За тэгээд хар цагаан. За тэгээд цагаан өнгө орж ирнэ. За тэгэнгүүтлээ одоо цагаан өнгө орж ирээд цагаанаасаа би ийшээгээ яваад бэж өнгө орж ирээд бэж өнгө залгаад ингээд уусгаад явж штэ. За эндээсээ өмднүүдээ оруулж гисэн байгаа цагаан цайвар тэ бэж өнгөнүүд ингээд орж гисэн байна. За тэгээд дараас нь шар өнгийг оруулж гисэн. Шараасаа улбар шар өнгө. За эндээсээ ягаан өнгийг уусгаж оруулж өгөөд ягааныхаа гаднаас хүрэн өнгө, бор хүрэн өнгө оруулж гисэн байна. За тэгээд ийм ногоон өнгө. За тэгээд энэ ногоон дээрээсээ эхлээд би ингээд энэ printed color-ын ирээмэрэн хуцнууд оруулж гисэн байна. Ирээмэрэн хуц өмсөн иймэрхүү өнгөнүүд бас айгүй гоё. Би өөрөө бас айгүй дуртай юм animal printed те
ийм хувцснуудад аягүй дуртай. Ирэмэрэн хувцснууд нь явж агаад ийм одоо тод өнгийн өмднүүдээ бас эндээс ингэж үлгэж өгсөн байна. За тэгээд энэ хэсэгт бол ингээд тасгалаа ихтэй өмсдөг хувцс, ундлахын хувцс, за хідэн ноосон цамц, тасгалаа ихтэй өмсдөг 1 2 3 4 5 6 өмд байна. Энд бол ингээд нэг 3 4 шорт. За яг энэ өмднүүдийг бол би ингээд өдөрт хүүхдтэйгээ алхангаа, гадуур алхангаа өдөр тутамд гэр зураач юм ингээд өмсдөг өмднүүд байна. За тэгэхээр одоо хэдүүлээ материалын талаар ярьцгаая. За энэ бол бас миний нэг ярих дуртай сэдв. Яагаад гэвэл timeless, trending гэж хоёр төрлийн одоо хүмүүс худалдаа авалт хийдэг л дээ. Trending гэдэг нь бол одоо шинээр гарч байгаа хүмүүсийн гадуур ингээ өмсөд хүмүүст ингээ түгээгээд одоо инфлюенсеруудын олонний танил хүмүүсийн ингээл өмсөж байгаа бүх хувцснуудыг дагаал худалдаж авалт хийдэг бол trending гэж ярьдаг. За тэр хүмүүс чинь тэр хувцсыг сурчилж борлуулалтыг нэмэгдүүлээд тэндээсээ орлого авдаг. Одоо миний хийж байгаа ажил гэсэн үг. Маркетинг байх нь шүү дээ. Жил болгон шинэ тренд гаргаж ирээд тэрийг одоо яг ингээд хүмүүсийг шууруулж зараад тэндээсээ маш өндөр хэмжээний орлого олдог. За тэгвэл timeless гэдэг нь юу хэлээд байгааг гэвэл хүмүүс худалдан авалт хийхдээ удаан хугацааны түрүүний би ярьжсэн удаан хугацаанд хэрэгжилж болох угаадаг, олон удаа угаах одоо эндөөдгээд чанараа алддаггүй, одоо сундаггүй, агшдаггүй тийм материалыг хүмүүс сонгож худалдан авалт хийдэг. Ямар материал юу н хамгийн хурдан одоо бөөсөрдөг, угаахад агшдаг, сундаг вэ гэвэл дааван материал байдаг. Чанаргүй дааван материалууд нэг угаахад л агшчдаг тийм. Юу гэдэг жишээ нь H&M дээр яриад үзье. H&M-ийн хувцснууд гоё юм силикон материалтай юм шиг гоё тийм зөөлөн, нилонон хувцснуудыг аваад өмсөхөөр бид нэр жоох ингээ халууцахаар хөлөрдөг тийм үү. Тэгэхээр тэр хөлсийг ингээ өөртөө шингээж аваад үнрээ ингээд аягүй сонин муухай олгоод за нэг удаа өмсөд хоёр дахь удаа бол тэр хувцснуудыг өмсч чаддаггүй. Яагаад гэвэл муухай өнөртэй дэдэг. За дааван материалтай хувцснуудыг аваад нэг өмсчөөд бид аягүй гоё эвтэйхэн байдаг. За тэгээд нэг өмсчөөд угаалаа. Хатаагч нь тэгээ хатангууд л агшаад жоох хөөхтөх шиг л гараад ирдэг. H&M, Zara-гийн хувцснуудыг бас сонгож авахдаа материал дээр нь маш сайн анхаарах хэрэгтэй. За энэ брэндүүдэд бас сайн хайх юм бол эдлэгээ удаан бас гоё материалтай чанартай хувцснуудаас байгаа. Тэднийг ялгахын тулд та өөрөө мэдлэгтэй одоо юу гэдэг материал ялгаж салгах мэдлэгтэй байх л ёстой байгаа юм л та. Юу гэдэг одоо энэ брендийг хэрэглэх хэрэгтэй, энэ брендийг битгий хэрэглээрэй гэж хэлж байгаа юм биш үү? Би зүгээр жишээ татаж материал дээр нь ярьж байгаа. Ер нь бол хүн болгон л барыг мэдж байгаа дөө. Тэгэхээр одоо юу гэдэг дааван хувцас сонгох гэж байгаа бол цэвэр бүр юм дааван одоо миний өмсөн байгаа сроч ч юм уу. Энэ бол бөөсөрхгүй хүнжлийн дааван шиг материал таахгүй юу? Бөөсөрхгүй угаагаад юу нь өөрчлөгдөхгүй тий. Угаахад хэмжээ нь өөрчлөгдөхгүй. Сул тал дааван цэвэр дааван материалтай хувцас өмсхийн бас нэг сул тал нь юу байдаг вэ гэвэл байнга эндүүдэх шаардлагатай байдаг. Айгүй хурдан өрчөөждөг байхгүй. За тэгээд би одоо энэ Австралид ирэл янз янзын одоо ингээл хэрглэж үзэхээсэн гэж бодож исэн бүх брэндүүдийнхаа хувцснуудыг бол хэрглэж үзсэн. Тэгэхээр маш гоё брэнд одоо ингээл Chanel юу гэдэг Boss гэл Hugo Boss энтер гэл брэндүүдэд яг бүр ингээд хогийн материалтай хувцснууд зөндөө байдаг. За тэгээд мөн одоо юу гэдэг захын одоо нарантуул дээр очиод бид нар сайн ингээд материал мэддэг хүн очиод харах юм бол тэнд бас чанартай гоё удаан эдлэгээтэй материалтай хувцснуудаас зөндөө байгаа гэсэн үг. Тэгэхээр бас хүний нүд мэдлэгээс хамаардаг юм шиг байгаа юм л да. За би бол голцоо таар материалтай даунуудыг одоо сонгож хэрэгэлдэг ленин гэж ярьдаг те. Тэгэхээр ийм материалтай хувцснууд хэд ч угаасан, хэд ч одоо хэдэн өдөр ч өмссөн айгүй гоё идэлгээд даадаг хитэн жил ч өмсдөг. Би одоо 5-6 жил өмсөж байгаа өмд хувцас цамц надад зөндөө байгаа. Ордерны даав хувцсанд ер нь Ленин бест байдаг шүү гэж бас хэлмээр байна. Ленин гэдэг одоо дэлгүүрүүдээр яваад ингээ харах юм бол 100% Ленин холцтой даавны холцтой Ленин материалууд гээд байдаг. Тэгэхээр таад маань бас одоо хувц болгон дээр яарлахын дээр нь материалын орцыг бичсэн байдаг шүү дээ. Яг л хоол хүнс шиг тий. Тэгэхээр бас тэрийг харж агаад сонгороо яг силк шиг дээр хэлэхэд бол иймэрхүү байна. Ихэнх нь ингээл харах юм бол бүгдээрээ л Ленин материалууд байгаа. За ганц хоёр юм силикон материалууд байгаа. Тэгээд силикон материал бид маш гоё тухтай байдаг.
Тэгээд маш үнэтэй. Тийм болохоор бас хүн болгонд би сийлэх хөдөлтөж аав гэж бол зөвлөж чадахгүй. Яа тэгвэл цэвэр сийлэх чинь аюу хүнтэй байдаг. Сийлэхний тал дээр миний хувьд хүмүүс зөвлөдөг юм гэвэл дэрнийхээ уутыг болж өгвөл чадвал те заавалжгүй силикон материалтай дэрний ууд хэрглэж агаарай. Энэ нь буцаад таны арьс болон үсний эрүүл мэндэд маш сайн нөлөөлдөг шүү. Би бас ингээл өөрийгөө өөрчилж эхлээд силикон дэрний уутнууд аюу хэргэлдэг болсон. За үүнийгээ дагаад миний үсний уналт байхгүй болсон. За нүүр одоо унтж байхдаа бид нүрээ янз янзаар одоо даарж те янз янзын байрлалд орж унтдаг. За ингээд бол силикон дэрний уут хэрэглэхээр ийм асуудлуудад арьсан дээр үрчлээ тогтдгоо. За дараагийн нэг юм нь бактери хоримтлагддаггүй шүү гэж бас хэлмээр байна. За би ердөөсөө тийм том гой хувцсны шүүгээтэй болно гэж мөрөөддөггүй. Яа тэгвэл яг энэ хэмжээ маань надад бүр ингээд яг перфект байдаг. Яг хангалттай санагддаг. Өдөр алган би хувцснуудаа хөдөлгөөд тэ өдөр алган одоо юу гэдэг 7 хоног бүрээр байгаа хувцснуудаа сольж сэлгэж өмсөхийг хичээдэг. Айл цэвэрлдэг байсан гэж ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээ намайг айл цэвэрлээд явж байхад баян айлууд байдаг гэсэн л та. Тэгэд хувцаа одоо угааж эндүүдэхэд цаг гаргадаггүй хүмүүс байсан. Дургүй хүмүүс аявих байдаг байсан. Тэгэд би тэр чинь одоо миний ажил шүү дээ. Мөнгө төлөөд надад мөнгө төлөөд би тэр хувцсыг угаагаад эндүүдэд явж байгаа шүү дээ. Тэгээд явж байхад хувцаа угааж эндүүдгээсээ залхуураа зүгээр ингээл нэг бууланд ингээл овоолол тий шинийг худалдаж аваад өмсөх нь илүү амар гэд хувцнуудаа бүр ингээ овоолол гэдэг нэг эмхтэй байдаг гэсэн. За дараагийн нэг жишээ нь хэмээл амар олон ингээ брендийн цүнхтэй бүхэл үнэтэй Hermes-тэй Chanel бүх ингээд үнэтэй цүнхнүүдийн цуглуулгатай нэгэнд нь ч гар хүрдэггүй нэг эмхтэй байсан. Тэрлөө бол би ч баг ойртдаггүй байсан. Тэгвэл тэр хүний үнэтэй цэтэй юм чинь. Гэхдээ бас ингээл наагур цаагур юуг нь тоосын хөдөлгөөн явж хахад аалз өөрчлөлтсөн аалзны тормор ингээл заваарал те бүр ингээл ёо тэр мэрийг хараад би ёо за болий те энэ үнэтэй олон юмнуудыг ингээ авлаа. Тэгээ одоо тэр хүн ингээл амар гой санагдал тэр үедээ бол ингээл амар гой санагдал авсан байгаа штэ. Одоо шинэ коллекц болгоноос худалдаж авдаг гэсэн үг. Тэгэнгуудаа гэртээ авчираад ингээд аалз өөрлүүлээ те ингээ хайшчаар ямар нэмэр байх вэ гэл тэгэл хараал нэрэ хүн хүний амьдрал өөр шүү гэж боддог байсан. Энэ бол бас яг үнэ. Би ч гэсэндээ нэг олон цүнх байхгүй надад ингээд та ядад ингээд харуулах юм бол ийм нэг хитгэн цүнхэлэн тэр дээр тэгээд бүх юм зориулсан нэг цүнх авчихад л хангалттай. Аяллаар явтаа тэ одоо найзуудтайгаа уулзахтаа гадуур үдшилтэд явахтаа ч гэдэг юм уу өдөр тутамдаа ажил хэрэгэн ингээд бүгдэнд нь нэг цүнх авчихад ер нь тэгэл хангалттай санагдсан. Би бол яг тэгэж зохион байгуулж өгсөн байгаа. За тэгээд энэ бол охид бүсгүүчүүдийн маань хувьд бол бас л том асуудал байдаг. Гаднаасаа гой харагдах ингээл энгийн ирнэ аягүй гой эрхэмсэг харагдах ч юм уу. Энэ бол бас л бидний хувьд бол том асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол одоо би 30 гараад өөртөө хийж чадсан бас нэг нь том өөрчлөлтүүдийн нэг бол гаднах үзмжээ өөрчлөх. За гаднаасаа одоо тий гаднаасаа ч дотроосоо ч ингээ бүгдийг зохицуулж өөрчлөлт байсан. Тэгээд тий хувцас сонгож авахдаа хувцаа голоод тий одоо юу гэдэг хувцаа голоод өөр хувцаа аваад тахта гол нь юм уу альсэл өөрийнхөө биеийг өөрчлөөд юу ч өмсөн гоё харагдаад өөрийгөө өөрчлөх нь чухал юм уу ч гэдэг юм ингээд энэ талаар хүн бас өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо юу гэдэг бид нар чинь өөсөвөө дарах гэж айгүй хувцас авдаг. Би бас яг л тийм байсан. Тэгэхээр ингээд өөрийгөө өөрчилж эхэлснээр эднэрийг бол таг зогсоосон байгаа. Тэгээд мөнгөнд, цаганд ч ер нь тэгээд өөртөө ихтэй байхт ч гэдэг юм уу маш их нөлөөлдөг. Ингээд гаднах үзмжээ өөрчлөх маань одооноос л яг ингээд эхлээл явж байна. Яагаад гэвэл би за 4-р хүүхдэд төрүүлчихэл яг энийг алаад өгнө гэсэн нэг тийм юм ингээ байгаад идэг ус аахгүй. Одоо ингээл ус мүсээ илүүдл ус мүсээ лазердуулаад ингээ арилгуулж ингод л за жирэмсэн болоод бусаал ургачих юм чинь болий те. Хүүхдэд төрүүлчихэл болъё гээл те. За тэгэл дараагийнх нь юу гэдэг хэрэг л язралт мазралт бүх юмаа ингээл арилгуулаад гой ингээл сорим морь арилгуулъя гээл тэгэнгүүт л дахиад жирэмсэн болох юм чинь ингээ намайг ингээ нэг татаад байсан яг ингээд нэг татаад байлгаад байсан юм бол 4-р хүүхдээ гаргачаад өөрийгөө өөрчлөнө гэдэг нэг тийм зорилго байгаадсан баггүй яа. Тэгээд одоо 4-р хүүхдээ төрүүлсэн. Яг энэ жил 2024 он бол яг ингээд өөрийнхөө биеийн галбар гадаад үзмжээ өөрчлөх дээр бас түлхүү анхаарсан жил байх болно. Тэгэхээр энэ талаар жижиг сажиг видеогоо бол тэгээд яг тухай бүртээ хуваалцаад явах болно. За ингээд жоохон ч гэсэн мэдээлэл өгч чадсан байх гэж найдаж байна. Дараагийн видеоор иргэд уулзлаа.
Түр баяртай. Төвөг удахгүй бол лайк, шеэр хийж, subscribe дардаг байгаарай гэж хэлмээр байна. Би энийг ер нь их хилээд байдаггүй хүмүүс. Миний одоо сувган дээр subscribe дараарай. Миний мэдээллийг цааш нь түгээж өгөөрэй ч юм уу. Энийг бол би ердөөсөө хэлдэггүй. Энэ бол тухайн хувь хүний эрх болохоор энд бол нэг халдаа тэгээд хилээд байдаггүй. Гэтэ энэ удаа бас хэлж тийм үү гэж бодлаа. За, bye bye.